сонсогчдоо шинэхэн дугаар үзэгчдэд хүрч байна. Бид энэ удаагийн дугаараараа уламжлалт анаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ачууд гол эмнэлэг зөвлөлийг онцолж байна. Монголын уламжлалт анагаах ухааны хөгжил 16-аас 19-р зуунд нэлээд өргөн дэлгэр цар хүрээтэй хөгжиж байсан ч хувьсгалын дараах жилүүдэд зогсон байдалд орсон байдаг. Тэгвэл сүүлийн 10-аад жилийн хугацаанд дорн дахин анагаах ухааныг орчин үеийн эмчилгээтэй хослуулснаар уламжлалт анагаах ухааны салбар дахин сэргэх үндэс суурь нь тавигдсан гэж хэлэхэд болно. Өнөөдрийн байдлаар манай улсад энэ төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг 1200 орчим эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр уламжлалт эмчилгээ үйлчилгээ явуулдаг ачууд гол эмнэлэг зөвлөлийг онцолж байна. Тус эмнэлэг нь 2004 оноос хойш уламжлалт анагаах ухааны эмчилгээ тэр дундаа хануур заслын эмчилгээг бодитоогоор хөгжүүлэн ирсэн хамт олон. Манай эмнэлгийн гол онцлог бол уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмийн эмчилгээ, засал эмчилгээ. За засал эмчилгээний дотор бол хамгийн гол нь илэгний БЦ вирустай өвчтнүүд, илэгний хатуурал буюу цирроз, илэгний хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хануур заслын эмчилгээг хийдэг ийм онцлогтой эмнэлэг байгаа. За манай эмнэлэг дээр бол гадны нарийн мэргэжлийн доктор, профессор дөрвөн зөвлөхийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. За дөрвөн зөвлөх эмч түүнээс гадна эндээ бол ажиллаж байгаа мэргэжлийн хануур заслаар нарийн мэргэжсэн ийм дотрын чиглэлээр бас мөн нэлээд гүнзгийрүүл сурсан ийм мэргэжлийн эмчнэр ажиллаж байгаа. Хүн зурныхоо эрүүл энхийн манаа зогсч сүүлийн 12 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ачууд гол эмнэлэг нь хануур заслын эмчилгээнд илүү анхаарч хөгжүүлэн иржээ. Уламжлалт анагаах ухааны гол 5 заслын нэг болох хануур заслын эмчилгээ нь Монгол хүний бие организм ахуй заншилд тохирсон элдв гаж нөлөөг эмчилгээний үр дүн маш богино хугацаанд илэрдэг зэрэг олон давуу талтай. Ачууд гол эмнэлэгт өнөөдрийн байдлаар нийтэд давхардсан тоогоор 80,000 гаруй хануур засал хийгдснээс эмчилгээний эерэг үр дүн 80-аас 90% гарчээ. Энэ бол хануур заслын эмчилгээ хэр үр дүнтэй гэдгийг илтгэж байгаа юм. Хануур засал эмчилгээ бол тодорхой нэг удаагийн багажаар өвчтнийг нас, хүйс, биеийн чин, тамир тэнхээ зэргийг харгалзан үзээд 5 цулын өвчнийг голдоо хандаг. За энэ эмчилгээ ийм өөрмөс эмчилгээ бий. За монголчууд бол эртээр үеэс малаа хатгах, малаа өвдсөн адуугаа хатгадаг. За мөн хүнээ өвдсөн үед нь хандаг ийм аргыг бол өргөн хэрэгжилж ирсэн. Анагаах ухааны дөрвөн үндэс гэдэг судар дээр за хойдын үндэс, өвчин үндэс дээр бол хануур заслын талаар дурдсан байдаг. Энэ хүний биедээр хандаг 77-аас 78 суц байдаг. Манай эмнэлэг дээр бол яг гардаж би өөрөө бие дааж бол 60 гаруй суцыг бол ханж байгаа. Манай эмнэлэг дээр бол өндөр даралтай хүмүүсийг харвалтаа сэргийлэх зорилгоор ханж байна. Илэгний өвчнүүдийг ханж байна. За мөн түүнээс гадна сүүлийн үед сахарын өвчин гэж маш их илүү болсон. Сахарын өвчний үед нойр улчирхайн суц төвдөр бол нодгаа гэдэг нэртэй суцыг бол хандаг. Энэ суц бол асар өндөр үр дүнтэй батлагдж байна. За мөн түүнчлэн хоолой өвдөх, ангин, за бамбаа улчирхай өвчин, за мөн харвалтын дараа хүмүүс хэл ярианд орооцолдог, сааждаг ийм өвчтнүүдэд хэлний суцыг бол маш их өргөн хандаг. Энэ бол төвдөр бол жиза гэж нэрлэдэг. За ханахад бол нэлээд төвөгтэй суц. За мөн түүнчлэн бөөрийн өвчин байна. За судас бүдүүрх өвчнүүд байна. За мөн түүнчлэн нүдний даралт гэсэх өвчин гэж бий. Нүдний хараа мууддаг, улмаар нүд юм харахаа болдог, нүд сохордог гэсэн. Ийм өвчнүүдэд мигза буюу нүдний суцыг бас хандаг. Ийм ханаарууд бол өндөр үр дүнтэй. Энд хануур заслаас гадна сүм, ясны шүлэн, шар сүм зэрэг бүх биеийн барай хийгддэг. Мөн хануур, төөнүүр, самнуур, шивүүр, соруулж, жин, зүв, шарлаг болон эмийн бус эмчилгээг үйлчлүүлэгчтэй, тэгш бүртэмчтэй хүргэж байна. За манай эмнэлэг маань болохоор хүний биед шимт хичээлөх зорилгоор, тархлаа сэргийлэх зорилгоор олон төрлийн барай хийгддэг байгаа. Энд маань болохоор бүхий зөөлөн барай гэж яддаг. Бүхий зөөлөн барай маань болохоор хүний биеийн булчин суллах, тархлаа сэргээх, нойр гутах, шээс алдах, бие ар заах гэх мэт шинж тэмдгийн үед сүүлийн тус буюу шар тусаар барай хийдэг байгаа. Мөн бас бүх
бүх үений сүүн барай гэж эгддэг. Сүүн барай маань болохоор халуун оруулдаг, малын гаралтай сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг байгаа. Энд нь болохоор элэгний өвчтэй, химийн болон туян амжилтгийн дараа эмийн болон архины хордлого, уургийн дутагдал, хөгшөртөд болохоор шим тэжээл ахуулах зорилгоор хийгддэг барай аж байгаа. Гэх мэт олон төрлийн бас барайнууд байдаг л да, дотор дандаа шим тэжээл өгөх зорилгоор хийгддэг. Эдгээр маань болохоор манай эмнэлэгт өдөр болгон баригддаг байгаа. 10 хоног хэвтлэхэд 10 хоногт нь барих жишээ нь. Манай эмнэлэг үл ер нь уламжлалт хангах ухаанд хэрэглэгддэг, Монгол оронд ургадаг байгалийн гаралтай болон ургамлын амтан эцсийн гаралтай Монгол оронд байдаг эмийн түүхийдийг агуулсан Монгол эмнүүдийг ер нь үйлчлүүлэгчтэй хэтэж эмчлүүлж байгаа эмчлүүлэгч нартаа өгж эмчилгээгээ явуулж байна. Тухайлах юм бол амтны гаралтай хорхоо хаанд, баавгаанд амт, буурын бөх, ургамлын гаралтай гэх юм бол загасгал, улаан цагаан гоёо, донроо сэлба, чаг мог, барагшуун төвлөн зэрэг одоо эмийн түүхүүдийг өргөн хэрэгжилж байна. Ачууд гол эмнэлэг нь 20 ортой хэвтэн эмчлүүлэх дасгууд болон барай засал, зүү төнөв зэрэг бүхий л эмчилгээ тус тусдаа хийгдэх төрөлжсөн дасгуудтай. Хүн альва зүйлийн үр дүнг мэдрэхээрээ заавал бусдадтай хуваалцдаг. Тэгвэл тос эмнэлэгт эмчилгээний үр дүнг мэдрэн 5 жил дараалан ирж эмчилгээ хийлгэж байгаа үйлчлүүлэгчээс хуулаад хамтдаа тогтмол хэвтэн эмчлүүлдэг гэр бүлийн хүмүүс хүртэл байна. Үүнээс харахад тос эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанар хэр үр дүнтэй байдгийг илтгэж байна. Тос эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч Тогоон Төмөр түүний хувьд элэгний Ц вирустай гэсэн онцлогоотойгоор ачууд гол эмнэлэгт ирж байжээ. Тасралтгүй эмчилгээ үйлчилгээг авснаар одоо түүний тэнхээ сайжирч вирус унтаа байдалд шилжсэн гэдгийг хэлж байна. Би одоо 2002 оноос өөрөө юм одоо Ц вирустэй гэж мэдсэн. Тэгээ Ц вирустэй болсноос хойш Европ эмнэлгээр нэлээд хэдэн жил явсан. Тэгээд яг хуу нэг их үр дүн бол гараагүй. Ц вирус нь байж л байт. Тэгээд 5 жилийн өмнө энд одоо ийм элийг хандаг эмчилгээ байна гэж дуулаад ирсэн. Тэгээд ирээд одоо эмчилгээгээ хийгээд лабораторийн шинжилгээ шээсээ авч ирээд лабораторийн шинжилгээ шээсний энэ өнгийг хараад одоо машид батамжгүй одоо над эмчилгээ биччихсэн. Тэгээд тэр эмчилгээний дагуу бол одоо тан уух, олон төрлийн тан уух, ганцхан элийг биш бусад эрхтнүүдээ бүгдээр ингээд эмчилүүлж ирсэн. За би 2 дахь жилдээ эмчилүүлж байна. Энэ ачууд голд энд 2 дахь жилдээ эмчилүүлж энэ эмчил эндгийг сонгож эмчилүүлж чадсандаа өөртөө их баярлдаг шүү дээ. Тэгээ маш их эмчийг зурагтаар нэг ярилцлага өгч яхахын сонссон. Гэтэл түүний өмнө манай нөхөр 3 жил энд эмчилгээ хийдэг ч гэсэн байсан. Тэгээд би хэдийгээр манай нөхөр вирустэйгэд энд эмчилгээ хийлгэж байсан ч гэсэн би өөрийгөө энд эмчилүүлэх ёстой гэж нэг боддоггүй байсан байхгүй юу. Тэгээ эмчийн яриаг сонсоод би энэ эмнэлгийг сонгосон. Тэгээд эмчилүүлж जैन үр дүн одоо надад мэдрэгдэж байгаа учраас би энэ эмнэлгийг сонгосон дээр сэтгэл өндөр байдаг шүү дээ. Тос эмнэлгийн хамт олон зөвхөн эмнэлгийн үйлчилгээ үзүүлээ зогсохгүй. Элэгний өвчлөлийн талаарх онлын судалгаа хийж уламжлалт эмчилгээний шавлын сургалтыг зохион байгуулж байна. Эмнэлэг зөвхөн өвчтнийг эмчлэх, сувлах, ханах эмчилгээнээс гадна онлын төвшөнд хан орцлыг бол судалж байна. За онлын төвшөнд судлаад хан орцлын чиглэлээр ер нь бол уламжлалт ханах ухаанд 5 засал гэж